За ингээд төсвийн ажлын хэсэг хуралдаад өчтөр төсвийн байнгаар оролцсон. За өмнө та бүхэнд бас мэдээлж байсанчлан нийтдээ 971 тэрбум төгрөг урсгал зардлаас одоо цалин тэтгэмж бид рүү орсон байна. Тийм ээ. Одоо бид нар та бүхэн өмнө ярьжсэнчлэн багш нарын цалин 1 сарын 1-ээс 742 мянга, 11 сарын 1-ээс 2 сая 800 төгрөгөх эрүүл мэндийн салбарын ажилчдыг 15%-аар нэмэгдүүлэх, за мөн тэтгэврийг 8.6-аар нэмэгдүүлэх гэсэн гол зардал энэ дээр гарч 979 тэрбум. За зардлаа бууруулахдаа хаанаас бууруулсан бэ гэхээр төрийн албан агшны цалин ус оролдохгүй, хүүхдийн мөнгө оролдохгүй, нийгмийн даатгалын сан оролдохгүй, халамжийн сан оролдохгүй, босглын салбарын гүйцэтгэлийг оролдохгүй. За улсын төсвөө санхүүжих эрүүл мэндийн босглын байгууллагуудын санхүүжилтийг оролдохгүй. За гадаад зээлийн одоо тусламжаар санхүүжилт урсгал зардал мөн одоо гадаад зээлийн одоо хуваарь төлбөр дээр ямар нэгэн мөнгө оролдохгүй гэсэн байдлаар 411 төгрөг бууруулад за мөн зарим зардлуудыг хувьчилж бууруулсан зардлууд байгаа. За ингээ урсгал зардал бол иймэрхүү байдлаар бурагдсан. За хөрөнгийн зардлыг бууруулах бас ажил хийгдгээс аргагүй нөхцөл байдал үүссэн. Хөрөнгийн зардлыг бууруулахдаа нийт 331 тэрбум төгрөг бууруулсан байна. 331 тэрбум. За ингэхдээ мөн ялгаа байхгүй одоо эрүүл мэндийн салбарыг оролдохгүй 2026 онд дуусах хөрөнгө оруулалтуудыг оролдохгүй байхаар бас санд байсан байна. Одоо нийгэмсэн одоо бүтээн байгуулалтын ажил нь хойш нь сунжруулахгүй байхаар харин 2027-28 онд дуусах одоо төслүүдийн санхүүжилт үнгээс 15% татсан байна. Тэр нь юу гэсэн үг вэ? Энэ удаад ингээ багш инженерийн цалиныг шийдчихлээ. Тэр 2027 онд гүйцэтгэл дээр агуулхан мөнгө тавиад шийдчих болно. Ягаад гэвэл эрчилж тухайлбал санхүүжилт нь 100 төгрөг гэж байвал 15 тэрбумын 15% л татчихна гэсэн үг. За мөн одоо КООП-ын санхүүжилтээс бид нар 50 тэрбумын 1 сарын 1-нд одоо гэрээгээ ихтэй 1 сарын 1-нд 2027 оны 1 сарын 1-нд гэрээгээ мөнгө төлөхөөр хойшлуулчихаа гэж санд оруулсан. За иймэрхүү байдлаар хөрөнгийн болон урсгал зардлын санд хураалтууд явагдсан. Гэхдээ одоо яалтчгүй манай нам дээр бас нэг жоохон бүлэг дээр үл ойлголцол байдаг. За тэр асуудал бол үндсэндээ энэ ажлын хэсгийн санд хураалт дээр ч тэр байнга орон санд хураалт дээр ч тэр гарсан. Ажлын хэсгийн 9 гишүүнтэйсэн манай намаас 5 гишүүн байсан. За би бол аль болох бүх талын оролцоог хангах гэж оролцсон. За манай нөгөө 38 30 гээл яриад байдаг 30-аас нь 2 гишүүн байсан. Тэд нар ажлын хэсгээр ороод гараа авчихсан. Тэгээ нэг үлдсэн 4 гишүүн бол одоо сөрөг хүчний гишүүдийн саналууд ажлын хэсгээр дэмжигдсэн. Тэр санд хураалтаараа л явж байгаа юм чинь. За тэрийг одоо ингээд санд хураалтыг зогсоохгүй яасан. Яагаад Арс намын саналууд дэмжигдсэн гэдэг асуудал өнөөдөр яригдж байна. За тэрийг одоо байнга ороогоор хаглуулаад байнга ороолоо оруулсан. За тэгсэн бас зарим нэг гишүүд нь одоо байнга ороо эхэлж явах мөчид бас жоохон хил ам гаргаад тэгээ байнга орооны хуралдаанаас бас гараа авчихсан. Одоо тэрийг та бүхэн анзааруул за манай сайн зураг, алдар жавхлан, номин гихмчлэн гишүүд. Тэгээ эрцээс гараа явцсан. Тэнгүүд манай нөгөө санд хураалтын бас ялгаа байхгүй. Арс намын саналууд нь дэмжигдээл манай намын гишүүдийн дэвшүүлсэн саналууд нь унаал иймэрхүү байдлаар санд хураалт хийгдцээ. Тэгээ одоо энийг ингээд Арсан намтай өгсөн хуульдаж хоорондоо одоо ингээд төсөл өгөж авалцдаг мөнгө төрөг санал кноп моб авдаг байдлаар төсөл наймаалцлаа гэж өнөөдөр ингээд гарч ирээд дүүлчлээ. Гарчин одоо би тэгээд тэр чи яах вэ? Одоо байнга орны хурлаан зогс хэрэгэлсэн зүйл бий юу? Энэ бүсийн хөгжлийн төвийг оруулахыг байхгүй. За тэгээд бүсчсэн хөгжлийг бол их ярьсан юм а бид нар. Тэгээ одоо эн чинь бид нар 2024 онд бүсчсэн одоо байдлаар сонгуулаа хийгээд өнгөрсөн жил баахан зураг төсөв хийгээд за одоо бүс болгон дээр нь одоо манай ерөнхий сайд болон гишүүд нь очиж уулзалт хийгээд тэгээ нэг ажил хэрэг болмоор байна гэсэн. За тэн дээр нь тодорхой хэмжээний их усэр тавьж өгсөн үг тавьж өгсөн. Гэхдээ тэрэн дээр нь юу байх вэ гэдгийг одоо тухайн бүсийн гишүүд нь бүсийн хурлаа хийгээд тэгээ хавсралтаа оруулж ирээ гэдэг байдлаар одоо чиглэл өгсөн. Тэгэхээр сая бол 979 тэрбум одоо төгрөгийг одоо босгож ээж багш инженерийн цалингийн асуудлыг шийдэж байгаа гэж бодлоо.
Гэхдээ ер нь бол тийм бага шимчнэрийн цалин дэвтрийн асуудлыг шийдэхин тулд бид 979 тэрбум төгрөгийн урсгал зардлын одоо зохицуулт хийж байна гэсэн үг. Тэгээ одоо манай бүлэг дээр яригдсан зүйлүүд юу гэхээр энэхэд бол барьцаалж эхэлж байна. Одоо их хурлын дэд даргын асуудлыг шийд. За одоо булган туяагийн асуудлыг шийд. За одоо би уучлаар төсвийн байнга ороод төсвийн ажлын хэсэг яалт наймалцсан. Би тэр хуулиар явж байгаа юмд манай төсвийн байнга ороо хилцээл рууж игээд хилцээд явна гэж тийм байхгүй шүү дээ. Тэр бол одоо ингээд өөрснөө мэдээд хуулийг асуuna. Хуулиар явах хэрэгтэй. Их хурлын дэд даргын асуудлыг бид нар бүлгээс шийдвэрээ гаргаад дэмжиж оруулаад ирсэн. Одоо тэр чинь уншаал болоо гэсэн. Одоо уншаал болохгүй их хурлын дарга уншаал болоо. Ер нь бол жоохон зориуд сценарийтой явцсан болов уу гэж харж байна. Миний Танай намын гишүүд бол ямар ч гэсэн энэ оны төсвийг одоо ийм байдлаар батлахгүй гэж шантажлаад эхэллээ. Төсвийг хугацаанд нь одоо баталж чадахгүй буцаах асуудал үүсвэл яах вэ? За буцаах асуудал төсвийн 2 дахь хилцүүлрүүл буцаахаас ш одоо засгийн газар руу буцаана гэсэн хууль байхгүй. Тийг байхгүй болсон гэсэн. Эмчнэр цалингаа нэмүүлэхээр эх 7 хоног дахиад талбайд гарна гэсэн юм мэдээлэл. Ер нь эмчнэрийн цалинг нэмэх юм төсөвт болон 5%. За би одоо та бүхэндээ хэллээ. Нийт одоо Монгол улсын бүх төсвийн ерөнхийлөгчийн захирагч нараас 12.8% урсгал зарлаас нь татагдчих байгаа. За яг том байгууллагууд нь гайвгүйж магадгүй. Гэхдээ жижиг байгууллагууд бол үйл ажиллагаа явуулахад хэцүү шүү дээ. Ингийн яамтай бусад яамдуудаа суусаар агаал одоо максимум юм байж болох нь байна гэдэг дээр л одоо дүнгийн гаргасан гэсэн үг. Төсвөө бид нэр 15 хоног батлах хэрэгтэй. Одоо ер нь бол 8 хоног дутуу юм. За тэгтэл одоо ингээд танаа байнгаараар ороод дэмжүүлсэн саналыг аваад төсөл хийдэггүй ийм төсвүүдийг тухайлбал оруулсан байна гэдэг ийм дэмжигдсэн байна гэж. Тэгвэл одоо энэ саналуудыг цааш нь ингээд явах юм уу яа? За ер нь бүх байнгын ороод төр төсвийн саний хилцүүлгүүд яваад орж ирсэн саналуудын таа бүхэн маань харсан болвол ер нь нүдэндээ ч итгэхэргүй саналууд байгаа. Одоо бараг 3-4 их 80 төгрөгийн хамгийн багадаа 5-6 их 80 төгрөгийн санал хураагдаад ороод ирсэн. Гэхдээ тэр гишүүн чинь санал гарах эрхтэй байхгүй. Тэгээ санал гаргасан бол бид нар саналын хураалтыг явуулах ёстой. Хилцэх ёстой. Гэхдээ тэр манай намын зарим гишүүд гараа явчихаар тэр санал нь дэмжигдэл ороод ирчихэж байгаа байхгүй. Одоо тэрий чинь одоо бид нар яах ёстой. Хуулиараа тэр гишүү санал гарах эрхтэй. Тэгээ санал хураалт явагдах уу? Явагдана. Ийм л нөхцөл байдал. Тэр энэ одоо энэ төсвийн ороод магадгүй төсвөө хугацаанд нь баталж чадахгүй байдал үүсвэл яах вэ? Яг хугацаанд баталж чадахгүй бол орон нутгийн төсвүүд бас хугацаанд батлагдах боломжгүй болно. За хэрэг зэ он гарчих юм бол бүх урсгал зардлууд 2025 оны түвшнээр гарна гэсэн үг. За хөрөнгө оруулалтын шинэ төслүүд явахгүй гэсэн үг. Сая бүлэг дээр нэгдсэн яг ямар байр суурь төрсөн? Асуудлаа яарчлуулах асуудлыг л ярих гэсэн. Шинээр сар гаруй хугацаанд одоо ингээд ус төржөөд одоо сүүлдээ бүр төсвөрөөгөө хүртэл орж ирж байгаа. Ус төржөөд танаа намын бүлгийнхэн ч одоо тэгээд төсвөө хүртэл өөрсдөө орж ир саналаа өгөөгүй жиж ийм байдал төрж байгаа. Ер нь энд ингээд хин хариуцлага тооцох хэрэгтэй юм бэ? Ард нь тэгээд төсвөө баталж чадахгүй бол ард түмэн аж ахуйн нэгжүүд хохирох нь шүү дээ. За одоо гишүүдтэй хариуцлага тооцдог л ганцхан субъект байгаа шүү дээ. Тэр нь ард түмэн. Тэгэхээр ер нь төсвийг бас энэ их хурлын дэд дарга ч юм уу бусад асуудалтай холбож ингэж шантажлж ингэж болгож болох. Та түрүү барьцааллаа гэж хэлж байна. Ер нь шантажлж байна. Шинэ дээр Ховд аймгийн зэрэг сум дээр бас бизнес инкубатор түгээжнэ тавигдсан харагдчихсан. Ховд аймгийн хувьд бол бас Булган сум дээр нодныхон бизнес инкубатор төв ашиглалтанд орогдсон санагдчихэв. Орон нутагт сумд мэдээж ажлын байрыг бий болгох нь зөвч тухайн сумын хүн амын нягтршлыг бас судалж үзсэн. Байвал ингээд бас хэлнэ. Гэхдээ нөгөө гишүүн санал хураалгахгүй хураалахаас өөр аргагүй. Одоо бид нар сая өнгөрсөн 2-7 хоногийн төсвийн хүрээнд дэр үндсэн хуулийн зөрчилтэй санал наа чин болохгүй шүүгээд байхад наад саналаа хураалгаа гэсээр хураалгасан. Одоо энэ шүүмжлэлт аваад байгаа бүсчилсэн хөгжлөлийн төсвийг дахин ажлын хэсэгт гаргаж яриа гэдэг санал өгсөн гэж байна. Яг бүсчилсэн хөгжлөлтэй холбоотойгоор улсын их хурал дээр бүсчилсэн хөгжлийн дэд хороо гэж байдیں۔ За тэн дээрээс одоо хавсралтаа гаргаж өгөхөөр одоо яригдчих байгаа. За тэн дээр бол одоо их хурлын даргаас гүйцэн босруулах чиглэл аваад хавсралтын юу бол орж ирнэ гэсэн үг. Бид нар одоо та бүхэн харалтаа ингээд аймаг сумаараа хуваагдчихдаг яадаг гэдэг л асуу зөндөө яриад сонгуулийн тогтолцоо хүртэл өөрчлөөд бүсчилсэн байдлаар сонгуулаа явуулаад
бүссэн хөгжилтөөрөө бид чинь 60 тэрбумын төсөв тавьж байгаа зураг төсвийг хийлгээд тэгээ бүссэн хөгжил рүүгээ жоохон ч мөнгө тусаахгүй бол тэр хөгжилч явахгүй шүү дээ. Одоо тийм өнөөдөр чуулган 10 цагаас суралцдаг байсан. Ахаад хойшсон 1:30 3:30 болж хойшсон. Одоо тэгээд төсвийн чуулганаар хэлцэх юм уу? За өнөөдөр бол төсвийг дагсан хуулиуд явах хэрэгтэй байсан. За тэр бол өнөөдөр ингээ хойшлол явагдаж байна. Яг төсөв бол маргааш хэлцгээр одоо тов дараалт орсон байгаа. За одоо тэгээд эрхийг одоо хийж мэдэхгүй байна. Өнөөдрийн Маргаашийн байдлаар дотор шийдэл өгөх юм уу? Тэгвэл одоо ганцхан 7 хоног үлдчих юм шүү дээ. үгүй хаа яг одоо яригадаад барьцаалж байгаа асуудлын 1 хоногийн дотор шийдэх боломжгүй асуудлыг л яриад байгаа шүү дээ. Би бол одоо их хурал хуулийн асуудлыг одоо ярьж хэлцэж. Тэгээ бүлгээр яг ямар нэгэн байр суурьнд хүрч тарсан юм бол бүлгээс тарсан. Ер нь дахиж уралдах байх. Гэхдээ их хурлын дэд даргын асуудлыг одоо чуулган дээр яаралтай оруулж ирэх асуудал дахиж хөндөхөөр яригдсан. Тэгээд дэд даргын асуудал шийдэгдэх юм бол дараа нь төсөв ярина гэсэн үг. Яг хөө тэрийг ярилцъя. За бүссэн хөгжилтэй холбоотой асуудлуудаа ярилцъя. За төсөв дээр бас одоо ямар бас гаргалгаа маргааш өнөөдөр яаж орох уу гэдэг асуудлуудаа ярилцъя гэсэн байдлаар. Засгийн газраас анх төсвийн төсөлд орж ирэхдээ зам одоо шинээр зам тавихад төсөв тусгахдаггүй гэж орж ирсэн. Гэхдээ сая одоо ажлын хэсгийн хувилбараар бол 197 тэрбум төгрөгийн санал орж ирсэн байна. Ялангуяа сундуудыг холбосон шин замууд дээр төсөв орж ирж байгаа гэдэг ийм тайлбар өгч байна. Энэ ямар учиртай? За энийг би учрын таанд яг дөнгөж сая 15 минут өмнө хэллээ шүү дээ. Нийтдээ ингээд гишүүдээс орж ирсэн, бусад байнгын орон дээр хураагдсан 7-8 их найд төрөний хөрөнгө оруулалтын болон урсгал зардлын саналууд байна. За тэгээд тэр саналуудыг чинь бид нэг ингээд ажлын хэсгээр болон байнгын орон дээр хилцнэ. За зарим нэг нь одоо ажлын хэсгээр унгааж байна. Тэгээ зарим нэг нь одоо унахгүйгээр байнгын орон дээр хураагдаж байна. Тэгээ тэр хураагдсан санал дундаа л тэр саналууд чинь ороод ирчих. Тэр гишүүд чинь бүгдээрээ саналын эрэхтэй байхгүй юу? Би энэ зардлаас аваад эсвэл энэ хөрөнгө оруулалтаас хэдэн хувийг аваад би ийм төслөө дэмжүүлмээр нэгэд санал хураагдчихар чинь би тэр хүнийг та ирэхгүй гэж хэлэх байхгүй. Ажлын хэсгээр бол орж исэн саналуудынхаа хүрээнд л ярьж явна. Гэхдээ бид нар ажлын хэсгийн гол ажил бол тэнцлүүдэд анхаарах, хязгааруудад давхгүй байх. Тэ? Нөгөө буцаагаад төсвийн тусгай шаардлагуудаа хангаж байгаа хэсэг дээр бид нар гол юугаа барьж явна гэсэн. Араамаа бол тэгж барьцсан гэж явна. Урсгал зардлаа 24%-д барих. За нөгөө хөрөнгө оруулалтынхаа тэр хувь хэмжээнд нь барих. Энэ асуудлууд бол яг ажил хэсэг яг араамын зангидж явдаг. Тэгвэл тэр гишүүнийг чи санал өгч болохгүй. Чи саналгүй заримдаа нь үнэхээр уулцсан. Наад санал чинь бол болохгүй байна татчихаа гэдэг татахгүй байгаа юм. Ажлын хэсэг тааж хуралдахгүй яах вэ? Шаардлагагүй зүйлийг дэмжсэн гишүүд нь дэмжиж санал өгж байгаа гишүүдэд тэгвэл их учир байна гэж ойлгож болох юм уу? Анхнаасаа тэгвэл дэмжээгүй байсан бол ингэж орж ирэхгүй байсан гэж ойлгож болох уу? Гэхдээ одоо янз янзаар ойлгож байна. Тэр хүн чинь бас нөгөө тойрогоос сонгогдсон болохоор өөрийнхөө тойрог дээрээс хөрөнгө оруулалт хийлгэхгээл бас тэгээ санал гаргаад явж байгаа шүү. Тэгэхээр ажлын хэсгээс бол одоо эцсийн хувилбараар л одоо тоог зангидж штэ. Тэгэхээр ажлын хэсэг дахиж хуралдах юм яа. За тэрийг яг одоо хийж мэдэхгүй байна. Одоо тэгээ бүлгээс чиглэл өгөөд одоо их хурлын даргалагч хэрэгцээ одоо хоёр дахь хэлцүүд буцаанаагүй л одоо ажил хийх болно гэсэн. Гишүүн гэхдээ нөгөө өсчихсэн хүмүүсийн төсвийг л одоо сангийн сайд бол бас мэдчихсэн. Өчигдөр би 17 цаг үед манайх чинь ярилцлагахад үгүйсгэжсэн л та. Тийм бүсчилсэн хөгжил бол одоо их хурлын шатанд ийм хүүсэр хэрэгтэй байна гэж тавигдсан хүүсэр байхгүй. Тийм сангийн сайд хэр мэдээлэл өгөөс гэсэн. Энэ удаагийн төсвийг анх удаа одоо 5 уншилтаа хэлцээд илүү одоо юу гэдэг чамбааруулсан ийм төсөв батлах зорилготой гэж ойлгоод байгаа шүү дээ. Гэтэл одоо ер нь 2 дугаар хэлцүүлэн дээр ингээд цаашдаа үрдүнгүй 3 дээр үрдүнгүй ийм төслүүд орж ирээд байгаа нь ажлын хэсэг муугатай холбоотой юм уу? Гишүүд одоо улс төрчөөд энэ төсөвтөө анхаарахгүй байсан. За одоо та бүхэн маань бусад байнгын орон дээр хураагдсан саналуудыг хараад тэгээд ямар хэмжээний саналууд орж ирсэн, яаж хураагдсан гэдэг бүгдийг харах байх. Ер нь бол одоо бид нар аль болох одоо болохгүй байгаа саналуудыг унгаах гэж яах гэж ажилласан. Тэгээд нөгөө гишүүд чинь бүгдээрээ л санал хэрэгтэй. Тэр тусмаа яг тэр санал хураахт явж явах үед бол манай намын гишүүд нь олох биш, нөгөө Арс намын болон бусад намын гишүүд нь олох болцсон нөхцөл байдал тэр гишүүдийн санал нэмжигдэл байнгын хураагчиж байгаа.